маш урдан зам тавьж суусан. Маш олон газруудад үерийн усны байгууламжууд байсан. Би эргэжил дахиад 20 хэдэн тэрбум төгрөгөөр үерийн усны байгууламж юм. Гэхдээ Бямсайхан нэг асуудал байна. Энэ том байгууламжуудынхаа лаг хагшаасыг бүтэн авч чадаагүй байна. Бид нар одоо тэр дурандуулж үзлээ шүү дээ. Тэр Германы төхөөрөмжийг худалдаж авах юмыг гантлага эргэжлэх тэр 50. Шууд тэр нөгөө газар доогуур байгаа лаг хагшаасуудыг өндөр даралтаар сорж авдаг төхөөрөмжүүдийг авах би нэг интернет YouTube-оор судалсан байлээ. Тэрийг одоо яаралтай нөгөө худалдаа авах энэ MSM интертэй ч юм уу ийм нөгөө шууд дилерийн ирэх мэрх яагаад энэ юмыг нэг судлаад хэдүүлээ нөгөө юм болохгүй байхад нь дүүргийн дарга нарт би дахиад хэлье. Дүүргийн дарга нар хурал шуурхай дээр нэг хүн загнаж зандрахтаа бол асуудал биш ээ. Шалтгааны чинь мөн чанар нь яагаад болохгүй вэ гэдгийг эхлээд өөртөө гүн рүү н орж судлаа. Зөвхөн хүн хараад камер хараад хэмжигэл энийг загнаж болно. Жишээлбэл би тэрний шалтгааныг тэгж ойлгосон. Нөгөө нөхдүүд ингээд нэг юм та хэдийг явж байхад анзаарагддаггүй юу? Нөгөө үерийн шугам юунуудаа сэтгүүдээ авч байгаа нэг жижигхэн юм шавар овоолцсон зогсож идэг штэ. Гэтэл тэрний шалтгаан нөгөө 500-ын шугам, 600, 800-ын шугам, 200-ын 100-ын хоолоонууд руугаа ингэж хажуу тийш нь ухаж юм авч чадахгүй тэндээ нөгөө ус нь ингээд гулгиж гараад байгаа. Сая та хэдийн нөгөө камерын зураг тийм байгаа үстэй нөгөө ийм уян камерын уулууд үтсэн чинь тийм байна. Тэгэхээр геодез усны барилга боломж дээр эргэжил бид нар 20 хэдэн тэрбум барьсан дахиад тэр гулгаад байгаа гулгуулахгүй байх үүднээс усыг маш урдан авахуулахын тулд тэр үүсэт байгаа шавруудыг бүгдийг авдаг юм төхөөрөмжүүдийг авъя.